Самбайцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 127 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. Follow your dreams. It may be a long journey, but the path is right in front of you. Grace. Тэгэхээр өнөөдрийн персептиг маань Grace гэд хэдлэх хин гэдгийг мэдгүй ч гэсэн за нэг хүн хэлсэн байна. За тэгэхээр шууд юугаараа персепт лүгээ шууд орцгоё. Өөрийнхөө мөрөөдлийг дагаа. Энэ магадгүй маш удаан хугацааны аялал байж магадгүй ч гэсэн зам чиний өмнө нээлттэй байна. Бид нар нөгөө нэг хүүхэд байхдаа ингээд мөрөөддөг штэ. Том болоод ийм болно, ийм зүйл хийн, ингэн тэгнэ гэд. За тэгээд жоохон том болоод ирэхээр нэг багаар бид нарын одоо нэг мөрөөддөг байсан зүйлс ч юм уу хийхийг хүсдэг байсан зүйлс маань өөрчлөгдөж эхэлдэг. Тэгээд яг амьдрал дээр ингээд бие дааж амьдраад эхлэхээр бид нар бас нэг арай өөр нэг өөрчлөлт гарч ирдэг нь жоохон багтаа мөрөөддөг байсан зүйлээс сүрдэх. Тэгээ тэр маань ингээ жоохон амьдрал дээр ингээ хэрэгжих боломжгүй юм болов гэдэг нэг тийм бодол төрж эхэлдэг. Гэтэл дийлэнх тохиолдолд бид нар хизээч яг тэр багтаа мөрөөддөг байсан зүйл рүүгээ ингээд ямар нэгэн үйлдэл хийгээд тэрнлүүгээ хүрэх гэж оролддог бол биш. Зүгээр ингээд бодоод одоогийн нөхцөл байдалтайгаа ингээд уялдуулаад ингээд тунгаагаад үзэхээр тэр маань боломжгүй юм шиг бид нар санагддаг. Гэхдээ бас нэг тийм юм байгаа шүү дээ. Хийж үзээгүй жиж яага боломжгүй гэдгийг мэдээд байгаа. Ямар нотлох баримттай нэгэд. Бид нар нөгөө хийж үзээгүй юм аа энэ ерөөсө огтоосоо болохгүй гэж хэлэх биднэрт болвол тийм баталгаа гэдэг юм байхгүй байхгүй юу? Гэтэл яг үүндээ бидний яг ингээд мөрөөддөг хийхийг хүсдэг зүйл дээр болохоор тийм баталгаа маань гараад ирчтэй юм шиг ханаас ч юм. Миний бодлоор яг тэр баталгаа гэдэг байгаа бид нарыг мөрөөдөлтөө ингээ хүрхээс ингээд бид нарыг одоо нөгөө хойшин татаад байгаа гэж ярьж байгаа зүйл маань юу вэ гэхээр айдас. Тэгээ тэр дундаа алдахгүй гэдэг айдас. Мөн дээрэс нь бусад хүмүүст за шулуух хэлээ тэнийг юм шиг харагдах үе гэдгээс айх айдас. Уул нь яг ингээд бодоод үзэхээр яг бид нарын төсөөлж байгаа айдсууд бол нэг тийм бид нарын ач холбогдол өгöd байгаа шиг тийм айхтар сүртэй зүйл бол биш байгаа байхгүй юу? Гэтэл бид нар ач холбогдол өгсөөр л түүнээсээ айсаар л тэгэл амьдрал гэж. За тэгээд өнөөдрийнхөө юм персептээр хэдүүлээ жоохон бид нарыг мөрөөдөлтөө хүрэхээс юу хойшин татаад байгаа вэ гэдэг зүйлийг нэг жоохон тунгаагаад бодоод үзье. Та ч гэсэн бодоод үзээрэй. Тэгээд тодорхой хэмжээнд одоо нөгөө таны төсөөлж байгаа зүйл чинь ингээ сайн бодоод үзэхэд нэг тийм амар зүйл биш юм шиг санагдах юм бол яа дээ багтаа мөрөөддөг байсан тэр мөрөөдлөө одоо үед нэг жоохон орчин үеиллөө авчраад тэрнлүүгөө хүрэх ихний хаалхам хийл та. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяр таа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд Панда.